Улсын хурлын сонгуулийн 6 дугаар тойрог Монгол Ардын намаас нэр дэвшигч Лувсан намсрын оюун эрдэнэ Энэ бол боломжийн гэж харж байгаа шүү дээ. Одоо шинэлэг санаа гэх юм уу те. Нэг гадны нөө инфлюенсер нөгөө хүмүүсүүдийг урьж авчираад те. Ингээд юу яаж байгаа. Одоо ч нөгөө нэг сошиал ертөнц айгу хөгжсөн болцсон шүү дээ. Одоо дэлхийд дахна. Тэгэхээр тэрийгээр дамжуулаад хүмүүс ч гэсэн биднээсээ ингээд мэдээлэл аваад ингээд Монгол орн гэдэг чинь юм байна. Монголд ингээд тийм гэдгийг ойлгоод айгу их эрс урсгал нэмэгдсэн гэж ойлгож байгаа. Зүгээр нэг сурталчилгаа явуулах гэхээсээ илүү тийм хүмүүсээ дамжуулж хийсэн арай илүү хүмүүст илүү хүрэх болов. Одоо бид нар ялгаа авахгүй нөгөө зурагт үздэггүйтэй адилхан шүү дээ. Байнгын одоо зурагт үзэл мэдээ үздэг болцсон биш. Хүмүүс чи гар утсаа гаргаж ирээл юм ингээд ухаал олцдог болцсон болохоор тэр нь илүү хүмүүст их илүү хүрж байгаа болов гэж бодож шүү дээ. Өмнө нахад зөвшөлт юм гардаг юм. Өмнө энэ нөгөө урд нь юм шууд л ажиллаж тийм шууд би бодолтой ажиллаж явах амар чинь явж ирдэг шүү дээ. Юу бэлд хэцээтэй. Жуулчд ер нь гайгүй ирж байгаа л санагдаад байна шүү дээ. Ялангуяа нөгөө солонгос хүмүүс амар их ирж байгаа. Хамарч ийсэн өмнөхөөс л арай илүү ирж байгаа хэл гэж боддог. Бас нөгөө гаднаас ирж байгаа хүмүүсийг айгүй их нөгөө юмд тоглоулаад байгаа шүү дээ. Нөгөө зар сурталчилгаа ч юм уу, рекламд ч юм уу. Тэгэхээр бас арай илүү бас хүрж байгаа хэл гэж боддог шүү дээ. Өмнөх жилүүдэд бодоход бол арай илүү бас хүмүүс харагдаад байдаг болцсон байлээ шүү дээ. Ер нь бол хамаагүй олон болцсон байдаг үлээ. Тэгээ манай монголчууд одоо л ерөөхдөө яг нэрд олон нийтэд танигдж байгаа байх гэж бодож байгаа шүү дээ. Улс орон газар үзэсгэлэнгээр байгаль орчноор. Ер нь бол тэгээд яг тодорхой хэмжээнд өөрийнхөө хувьд бол багаар ч гэсэн чадж байгаа байхаа. Тийм тэрийг болохоор нөгөө солонгос хүмүүс айгүй хэрж байгаа юм шиг байл шүү дээ. Ингээ харж байгаагаар интернет гэнзэр ямар харангуй тэр нь болохоор нөгөө гарч байгаа нэвтрүүлэгчүүд юм уу нөгөө юу ч гэдэг янз бүрийн рил бичлэг энэ төр айгүй хийгээ тэрүүгээрээ дамжуулаад гадаад хүмүүс бас айгүй тэрийг үзээ сонирхож ирж байгаа юм шиг байлээ. Тэг яг тэр нөгөө гадаад хүмүүст бол тэр нь нэг тийм сонирхолтой юу санагдаж магадгүй л дээ. ерөнхий сайдаа багаар нь дэмжиж